За сайжруулсан түлш гэдэг юм чинь ямар юм гэвэл хаа байсан өмнөгөө бас нөгөө уурхай хаягдлыг авчраад мэдлэг авчраад жоохон норгоод дээрээс нь нөгөө шохон чулуу ч юм уу нэг жоохон гурил ч юм уу нэмээ бөөрөг хийлээд хэвлэхийг сайжруулсан түлш гэхгүй. Сайжруулсан түлш ямар юм бэ гэвэл пиролиз аргаар боловсруулж сайжруулсан түлш гардаг. За пиролиз гэж юу вэ? Пиролиз гэдэг чинь бол хийм хамаг юмны үйлдвэрт хэрэглэдэг, өргөө хэрэглэдэг технологи. Юу гэвэл хүчил төрөвчгүй орчинд өндөр градуст халаа шатахыг л хэлж байгаа. За тэгээд ирэхлээр зунжингаа нөгөө үйлдвэр чинь тог борлуулалт байхгүй. Тэр тогоороо яах вэ гэвэл Улаанбаатарын тог хэлсэн шүү дээ. 4.5 саяг станц руу нийлүүлж байна. 600 мянган тонн бол багмуурт юу ч байхгүй. Тэр станц зунжингаа пиролизаараа багнуурын үүрхээр зунжингаа ажиллаж сайжруулсан түлшний нөөц бүрдүүлээд өвөл тогоор нийлүүлээд сайжруулсан түлшээр нийлүүлэх юм бол 100 үйлдвэрлэлээ явуулаад бүгдээрээ хөлдөж өгөх аюулаас арилж байна. Пиролизийн аргаар боловсруулсан. Өөрөөр хэлбэл нөгөө дэгдэмхий хамаг юмыг шатаацсан, урьдчилан шатаацсан сайжруулсан. Жинхэнэ нөгөө бидний хүсээд байдаг нөгөө гадаад байдаг хөх нүүрсгээд уугаад байдаг. Тэр нүүрсээ түлээд агаарын бохирдлого болно. Ингээд цахилгааны асуудал шийдэгдэнэ. Тий. Ингээл болно шүү дээ. Өөр юм дээр чинь нэг бодоод байгаа юм байхгүй. Эднэр тэгж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байгаа бол